зорилго. Шагааны тухай өргөн бэрхшүүлэг, өргөн бэрх тоглоом, даалга. Зорилго дөрвөн бэрхшүүлгийг уран тод яруу шиг шинүүхтэй танилцах, үгийн утга тайлбарлах, эцэгхийн оролцоог дэмжих. Хэрэглэгт хүн шагаа, холбог. Сургалтын арга нь харилцан ярианы арга, асуудал дэвшүүлэх арга, практик арга, үзүүлэн таниулах арга, урамшуулах арга. Хүүхдүүдээ та нар шагааны тухай юу мэдэх вэ? Шагаа гэдэг нь малын шаант ясны нарийн үзэлд байрладаг жижиг яс юм байна. Манай ард түмэн шагааг нь зориуд зас тоглоом болгон тэмээ, морь, хань, ямаа гэж нэрлэжээ. Хэрв босоо буусан байвал онх гэж нэрлэдэг юм байна. Шагааны дөрвөн талтай танилцъя. Морь, тэмээ, ямаа, хань. Хүүхдүүдээ шагааныхаа дөрвөн талыг нэрлээрэй. Дөрвөн бэрхшүүлэг. Тэмээ бугаарай. Хэрэг дүүрэн настай болох. Морь бугаарай. Молор элдэн нээх бол. Хань бугаарай. Холбоо дүүрэн хонтой бол. Ямаа бугаарай. Сав дүүрэн салтай бол. Хүүхдүүдээ та нар саяын шүлгэн дотор мэдэхгүй байна уу? Багш нь хүүхдүүдээ холбоо гэдэг үг мэдэхгүй байх гэж бодоод тайлбарлаж өгье гэж бодлоо. Холбоо гэдэг нь тонёо сахта хоёр игний болгон цагаар холбож сахыг хэлдэг юм ээ. Зургийг сайн ажиглаарай. Багш нь хүүхдүүдтэй дорц рунгийн зохиосон онх гэдэг өгүүлбэрийг уншиж өгье. Анхааралтай сайн сонсоорой. Хүүхдүүд хөгцөг нэслэн дор бүрдээл өчрийг бодно. Энийг хоньор ямаагаар нэслэн даваа утгаа хоёр тоглоомонд авлаарчээ. Хин хожоод хүнд сайхан байна. Тэгтэл нэг шагаан нээч биш, морьч биш, ямаач биш, хоньч биш сонин болчихов. Утгаа гайх. Энэ юу вэ? Даваа мэдэмжиж хоньч биш, ямаач биш, юуч биш юм чинь үхрэл байхгүй юу гэлээ. Утгаа өнөмшиж нэрэл таван гушуу мал юм чинь гэж өгүүлв. Гэтэл тэдний яриаг сонсоод нэмсгэлж үгүй бүр биш. Энэ чинь онх гэдэг юм байхгүй юу гэлээ. Хүүхдүүд нь нээлтдэг. Харин ээж нь хүүхдүүд минь мэдхгүй юм асууж байгаарай гэж хэллээ. Хүүхдүүдээ дараах шагаанууд аль талаараа буусныг нь нэрлээрэй. Хонь, тэмээ, ямаа, морь. Одоо буух шагааг сайн ажиглаарай. Үгүй чинь аль талаараа буусан бэ хүүхдүүдээ? Энэ онх гэдэг шүү дээ. Хүүхдүүдээ бодлол хараад өгүүлбэр зохиогоорой. Та багш нь эхний өгүүлбэрийг зохиохтон туслая. Хэрэм амьдардаг газар нь мод юм. Дараагийн хоёр өгүүлбэрт өөртөө тохируулаад өгүүлбэр зохиогоорой. Хүүхдүүдээ зурган дээр хин ямар тоглоом тоглож байна. Зургийг хараад зохиомжлон ярилцаарай.
Хүүхдүүдэд шүлгийг уран төр уншиж сураарай. Гэрийн даалгаварт дөрвөн бэрх шүлгийг чэйжлээрэй. Тэмээ бугаарай, тэрэг дүүрэн оостой бол. Ямаа бугаарай, сав дүүрэн сайлтай бол. Морь бугаарай, молор эрдэнэ инээх бол. Хонь бугаарай, толгой дүүрэн хоньтой бол. Аав ээжтэйгээ хамтран гэртээ дөрвөн бэрх тоглоомыг тоглоорой. Тоглоомын дөрвийн багш нь танилцуулъя. Тоглохдоо найр ахаасаа наадам дүүгээсэй гэдэг зарчмыг баримтлан тоглоно. Шагаа горхоход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн дөрвөн өөр дүрс буугийг дөрвөн бэрх гэж хэлнэ. Хамгийн олон дөрвөн бэрх буулган их оноо авсан хожин тоглоомоо гэрийнхэнтэйгээ нэгтээ тоглоорой. Багш нь шинээр шагаа надгайлдаг шүлэг уншиж өгье. Та нар шүлгээ анхааралтай сонсоод сайн чиглэлээрээ батга дүүрэн шагаагаа ахрын нисгээ дээр хаялаа. Дүүгийн хайсан шагаа дэвжээ бүхнээсаа хонь, ямаа, тэмээ, морь, ховор дохиох онх буулгаа.